Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсч хөгжсөний 105 жил. Харилцаа холбооны ууган байгууллага болох Монголын цахилгаан холбоо компани 105 жилийн энэ онд тохиож байна. Түүхтэйг тохиолдуулан 100 дамжсан түүхийн жимээр мэдээлэл технологи харилцаа холбооны салбарыг түүчилж, төрийн үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах техник технологиг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөрүүлж, Монголын цахилгаан холбоо компанийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөс бүхийн зарилгаар Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн отонгоор шагналлаа. Монгол улсын төрийн цол олон медалаар шагналлаа. Монгол улсын хөлсөгийн бочлуугаар зүйлийг эдгэсэн болоогсаа Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийг 9-р зүйлийн нэгдэх хэсэг 15-р зүйлийн нэгдэх хэсгийг тус үндэслэн зарим болгох. Болгон төрийн 2235 жилийн өмнө их Монгол улсын байгуулагдсны 820 жил, үндэсний хэрэгчлүүд усгаар давтанлан сэргээн Монгол улсны 115 жилийн өмнө ардын хонсролын 105 жил, Монголын цахилгаан холбоо хувьсаад компани үүсгэн байгуулагдсны 105 жилийн өмнө тохиолдуулан нийгмийн эдийн засгийн хөгжил, төрийн үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах, харилцаа холбооны техник технологийн үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөрүүлж, Монголын цахилгаан холбоо хувьсаад компанийг Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн отонгоор шагналсан. Зарилгуулсан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөс бүхий. Өнөөдөр Монголын цахилгаан холбоо компани 105 жил тохиож байна. Тэгээ энэ бол ганцхан манай компани баяраас илүүтэй энэ салбарын баяр. За өнгөрсөн хугацаанд бол манай компани өнцөг болон бүрд ажиллаж амьдарч байгаа 21 330 суманд өнөөдөр хүртэл хэдэн үеэр ажиллаж байгаа холбоочдын маань үр дүн амжилтыг Монгол улсын төр засгаас өндрөөрүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн отонгоор шагналгацсанд баяртай байгаамаа. За манай салбар бол одоо маш урт түүхтэй. За бид одоо эзэнт гүрний үеэс морин өртөөр харилцаа холбоог үүсгэж ирсэн бол одоо 20 дугаар зуунд үндэстэй уцгүй харилцаа холбоо үүслээ. За ингээ 21-р зуунд энэ бол юугаар өргөжж байна вэ гэхээр одоо мэдээллийн технологийн салбар, за дээрээс нь цахим шилжил, за дээрээс нь сансрын холбоо гэдэг ингээд үүлэн технологи, олон төрлийн шинэ технологиудаар илүү өргөжж байна. Одоо тэр дундаа хэмэл оюун ухаан үүсэж байгаа үйлдэл маш олон шинжилэл үүсэж байна. За 105 жил гэдэг бол одоо бас их том тоо. Өөрөөр хэлбэл одоо энэ салбар бол манай ардын хувьсгалтай бол одоо нас чацсан ийм одоо ууган салбарын нэг бол яхахгүй мó. Тэгэхээр Монгол улсын одоо өнөөдрийн хөгжлийн одоо бас чухал хэмжүүр бол энэ салбараар бол хэмжиж гин гэж ойлгож болно. Одоо цахилгаан холбоо салбарын одоо Монгол улсын хөгжилд үүдэлсэн үүрэг бол өндөр гэж бол бид боддог. 2025-26 оны байдлаар гэхэл одоо Wi-Fi-тай суурилсан одоо боруулсан үйлчлэгийг бол манай цахилгаан холбоо салбарынхан бол цахилгаан холбоо компанийн бол үндсэндээ 100 орчим одоо сумд амжилттай нэвтрүүлэг явж штэ. Энэ ч гэсэн одоо бас өнөөгийн цаг үе шаардлагад нийцсэн бас одоо энэ компани үйл ажиллагааг одоо өргөжинд хэлж байгаа одоо бас энэ том үзүүлэлт гэж бид харж байгаа. 1996 оноос одоо Монгол улсад анхны одоо өрн телефоны үйлчлэгээ нэвтэрч эхэлсэн энэ үеэс Монголын цахилгаан холбоо компани бол олон талын үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээр Монголын зах зээл дээр бий болж байгаа өрн холбооны үйл ажиллагааг эхлэх боловсон хүчний нөөцийг Монголын цахилгаан холбоо компани бүрдүүлж гисэн. Энэ бол одоо хаанч хизээч хүн болгон одоо ярьж явах хэрэгтэй зүйл гэж бодож байна. Хоёрдугаар Монгол улсад өрн холбоо болон телевизийн бусад үйлчилгээ олон төрлийн үйлчилгээ үүсэхдээ Монголын цахилгаан холбооны өөрийн эзэмшижсэн энэ дэд үстээр тулгуурж өссөн. Тэм учраас Монголын цахилгаан холбоо компани бол
энэ салбарт өсөж боожж байгаа бусад аж ахуйн нэгжүүдийн суур дэдүүцэс болж өгсөн компани. Харилцаа холбоо гэдэг сүлжээ гэдэг зүйл бол дан ганц одоо мэдээллийн технологийн сүлжээ биш. Энэ бол Монгол улсын хэмжээнд эрчим хүч, за дахиад бүр одоо барилга байгууламж зам тээвэртэй харьцуулах хэмжээний үндсэн стратегийн дэд бүтц болох шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэ чиглэсэн бодлогуудыг барьж хэрэгжүүлж авч явна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр 105 жилийн төвтэй энэ компанид бол олон болвол одоо өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилт бүтээлүүд, технологийн өөр шинжилтүүд байна. Технологиор бол өдөр тутам шинжилгэж, цаг минут тутам шинжилгэж, энд бид нар бол өрсөлдөж явах хэрэгтэй. 19-р зууны төгсгөл хүртэл монголчууд төрийн зэрлэг цэргийн мэдээ, албан бичиг захидлыг морин өртөө буйхан альчээр дамжуулан хүргэдэг байлаа. 1898 оны 10 дугаар сард их хүрээ хяактын хооронд цахилгаан мэдээний төхөөрөмж суйрлуулж Монголын нутагт телеграфийн холбоог ашиглаж эхэлсэн. Ингэснээр морин элчээр олон хоног явж хүрдэг байсан мэдээг цахилгаан тохиогоор богино хугацаанд дамжуулах боломж бүрдэж байлаа. Харин Монгол улсад 1913 онд телефон холбоо нэвтэрч их хүрээнд 25 хэрэглэгчийн гар ажиллагаатай телефон станц суйрлуулжээ. Энэ бол 1914 онд тухайн үеийн одоо Монгол улсын ерөнхий сайд Намнан Сүрэн гэж хүн хаант Оросд одоо айлчлахтай одоо тэндийн телефон холбоогоор харилцдаг байсныг үзэж хараад одоо Монголд нэг юм хөдөлж авмаар байна гэсэн асуудал тавьсан байгаа юм. Тэгээд одоо хаант Оросын яах вэ гэхээр одоо за энийг бол бид та нарт одоо үнэгүй байгуулж өгье гэдэг. Одоо Монгол улсад анхны телефон хот суурин газрын телефон холбоо бол 1914 онд одоо анх бий болж болсон юм төвхтэй. Орчин цагийн холбооны байгууллага 1921 оны 7 дугаар сарын 19-нд шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороо нэртэйгээр байгуулагдаж, шуудан цахилгаан мэдээ телефон холбооны шугамын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн удирдах үүрэгтэй байжээ. Улмаар энэ өдөр Монгол улсын орчин цагийн харилцаа холбооны салбар албан ёсоор байгуулагдсан төвхтэй. Холбооны бүтээгдэхүүн үйлчилгээ нь хот хоорондын болон улс хот хоорондын телефон яриа, цахилгаан мэдээ, тэгээд нөгөө агаарын шугам, тэгээд агаарын шугам маань болохоор газар дагуулах механик кабелтай тийм байсан. Одоо энэ бүх юмнуудыг хүний яриаг дараагийнх нь нөгөө хүнд хүрэхийн тулд одоо цэвэрхэн тийм одоо сонсголтойгоор хүрэхийн тулд 10 дэржлэний систем гэж Монгол улсын 18 аймагт ингээд магистрал дагуу шинээр байгуулагдсан байгаа. 330 сумын чинь холбоогоор хангахын тулд мөн дэлхийн бүх улсуудад 330 сумын чинь холбохын тулд бас одоо та харьцуулах юм бол хүнд үе байсан та бүх юм гар ажиллагаатай. За бидний үеийн холбоочд 1988 онд төгсөж ирж холбооны яамны томилтоор эр салбарт хуваарлагдчихсан. Тэгээд өнөөдөр энэ ойн баярт зориулаад хийгдсэн байгаа энэ бүх одоо макетуудыг харахаар үнэхээр одоо хуучин үеийн түүх дурсамж яхахгүй одоо дурсамж сэргэж байна. Өрх бүрт байна, хүн бүрт байна. Тийм ээ, харилцаа холбооны салбар ингэж одоо төгж дэлгэрч хүн болгонд ингэж хүртсэнд өнөөдөр би их үнэхээр л одоо тэр үеийн одоо 30 жил 40 жилийн өмнөх уриал онцон өнөөдөр ингээд өргөн телефон, өргөн дэлгэцийн одоо энэ шүлжээнд биелээ олдсон юм байна даа л гэж одоо миний хувьд бахархаж зүгээр харж байдаг. Монголын цахилгаан холбоо гэдэг том айлаас ажил амьдралынхаа гарааг эхлэн гар бие сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн холбоочд түүх тойн өдрөө дурсамжаараа хөглөгдөхин зэрэгцээ олон 10 жилээр овгуулсан байгууллага хамт олон төрийндээ чагнал авч байгаад сэтгэл өндөр байна. Монголын цахилгаан холбоо компани одоогоос 45 жилийн өмнө Алтан гац содонгоор шагнагдсан бөгөөд ийхүү хос одонд 100 дамсан түүхэн байгууллага боллоо.
анхны гараагаа бол Хинтэй аймгийн холбооны газар хагас автоматын техникч гэж ийм сайхан мэрэгжил ажил дээр анх ажлын гараагаа эхэлж байлаа. 45 жилийн дараа Монголын цахилгаан холбоо компани хөдөлмөрийн гавьяаны удаантайгийн одонгоор шагнагдсан үе үеийн холбоочд, үе үеийн удирдлагууд одоо ажиллаж байгаа хамт олондоо баярын мэнд хүргье. Манай чи 11 залгагч ажилладаг. Нэг давхурд ингээд залгагч нар ингээд байна уу. За тэдэн намрын өрөөнд кабин дараараа гэж дуудаал. Айгуу гоё дэр байна уу гэж дуурч байгаа нэг гоё сонсогддог. Ямар гоё юм бэ гэж бахархдаг байсан. Алтан гадас одонд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд харилцаа холбооны ууган байгууллагын ойн баярын арга хэмжээ үргэлжилж үе үеийн холбоочд ажилтнууд хүү мандлын зөв хөдөллөө. Ойн баярын нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын ерөнхий сайд Монголын цахилгаан холбооны нийт хамт олон үе үеийн ажилтнуудад баярын мэндчилгээ илгээснийг уламжилсан юм. Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган байгууллага үндэсний хөгжлийн түүхийг бүтээлсэн Монголын цахилгаан холбоо хувьцаат компани Монгол Улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдсанд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэхүү эрхэм хүндтэй шагналын зөвхөн нэг байгууллагын амжилтыг үнэлсэн хэрэг бус харин эх орныхоо хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, төрийн тасралтгүй үйл ажиллагаа, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө нэгэн зууны турш үнэнчээр зүтгэсэн үе үеийн холбоочдын хөдөлмөр үтэл нэр төрийн өндөр үнэлгээ юм аа. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан албаагчдаа та бүхэнд шуудан бичиг цахилгаан холбоо мэдээний ерөнхий хороо нэртэйгээр тэртээ 1921 онд үндэс өрөө тавьсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийнхаа түүхт 105 жилийн мэндийг нийт хамт олонныхоо өмнөөс өргөн дэвшүүлье. Ийхүү нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж одоо ч салбарынхаа хөгжилд гар бие оролцож яваа үе үеийн холбоочд нэгэн дор цуглан яриад илгэлээ. Намайг анх ажиллахад бол мэдээл холбооны гэж ярьж байгаа одоогийн энэ салбар бол аналог одоо технологийн сүлжээнд байсан. Цөм технологи бол зөвлөлт улсын технологийн тоног төхөөрөмжн дээр байсан. Тэгээ 1990 оноос хойш Монгол улсад тоон технологийн сүлжээн Alcatel-ийн E10V гэдэг стандарт дэвтрээс хойш Монголын холбооны салбарт шинэ үе эхэлсэн. Энэ их том айлд би аавар хөтлүүлээд анх ажилд орж илаа. Тэр бол миний бүр хизээж мартчихгүй мөч байдаг. Холбоо гэдэг чинь өсрөнгөө хөгжин гэдгэлд миний ам мэдсэн байх. 1911-с гээд Монгол улсын хамгийн том лавлах үйлчлэгүүд би 30 жил ажилласан байдгийг. Тэгээд лавлах үйлчлэгэнд хамт олондоо буюу Монголын цахилгаан холбоо компани, үе үеийн удирдлага, үе үеийн холбоочд энэ бүх хүмүүс би ажлын амжилт, эрүүл их хамгийн сайхан бүхний хүсье л гэж хэлье. онд ажилд орж ирсэн. Тэгээд биелийн инженерээр орж ирсэн. Тэр үед манай цахилгаан холбоо компанид бол компьютер гэж байгаагүй. Статистикийн хоороон дээр ажилладаг байсан. Тэгээ биель тооцоогоо боловсруулаад сүүлийн 90 оноос компьютертэй, яванда програмтай одоо бүх төрлийн програм шинжилэгдээд одоо convergent business system дээр одоо манайх багцын үйлчилгээг нэвтрүүлээд ингээд явж байгаа. Бүх аймаг гот дүүргийнхаа биель тооцоог нэгдсэн биелийн төвдөө гаргаад ингээд ажиллаж байгаа. Одоо тэгээ олон үеийг одоо ингэж ажиллаж өнгөрөөж байна. 105 жилийн түүхтэй энэ агуу компанид бол ажиллаж байгаа хувьдаа бол их баярлж байна. Тэгээд манайд бас их удаан жил ажилласан ахмад ажилчид маань бас байдаг. Тэднэр маань сайхан зааж сургаад биднэрт бас дэмтэй тустай байдагт бас их баярлдаг. Хувьдаа бас их азтай гэж бодож байна өөрийгөө. Монголын цахилгаан холбоо компани нь харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын ууган байгууллага бөгөөд салааж мөчрөлсөн өрн телефон, шуудан, лавлах үйлчилгээний олон 10 байгууллага үүсэж техник технологийн 90 үед хамтдаа хурдтайгаар хөгжсөөр байна. Өнөөдрийн энэ салбарын одоо FM радиогоос ахуулаад телевиз, за энэ интернет үйлчилгээ үзүүлэгч компаниуд
Энэ 5 оператор компани бүгдээрээ Монголын цахилгаан холбооны суурин дээр Монголын цахилгаан холбоо компани ажилчид, инженер техникийн ажилчид за мөн 21,330 сум энэ суурь шүлжээн дээр бол босч ирсэн юм аа. Оператор компаниудын хувьд бол бүх боловсон хүчний бэлтгэж өгсөн манай ууган компани Монголын цахилгаан холбоо компани байгаа. Тийм ч учраас энийг төр засаг маань үнэлээд өнөөдөр хөдөлмөрийн гавьяаны улаантай одонгоор шагнаж байгаа байхгүй. Холбооны салбар бол бусад одоо Монгол ардын улсын аж ахуйн салбаруудыг одоо хөгжүүлэх үндсэн тийм түлхэж болсон тийм салбар учраас технологийн хөгжлөд бол хамгийн түрүүнд явж байгаа салбар гэж ойлгогддог байна. 105 жилийн түүхтэй Монголын цахилгаан холбоо компанид үе үеийн холбоочид ажилладаг. Тэд 100 дамжсан түүхтэй байгууллагад ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа их хувь тохиол хэмээн бэлэгшээсэн юм. Манай аав бас холбооч хүн байдаг. Тэгээд би жоохон байхдаа аав руугаа дандаа нөгөө нэг юм суурин уцаар л холбогддог байсан. Аавыгаа харж байгаа л аа би ер нь танай ажилд орлоо гэж тэгж жагаад ажилд орсон. Манай аавыг болонгууд 99 4 Хүрлбаатар гээд Сүхбаатар аймгийн Халзан сумд сараа холбооч хийсэн. Онц холбооч, хүндэт холбооч тийм л доо. Одоо тэтгэвртэй гарсан хүн байгаа. Сүхбаатар аймгийн хувьд бол одоо цахилгаан холбоо компаниар нийт албан байгууллагын бараг 90 орчим мөнгө үйлчлүүлдэг. Хэрэглэгчдийн хувьд бол сумдуудаар одоо ажиллаж байгаа. Wi-Fi 6 гэж шинэ төсөл хэрэгжиж явж байгаа. Би 3 үеийн холбооч. Энэ сайхан одоо нэр хүндтэй цахилгаан холбоо компанийнхаа нэг эдэс болоод энэ 105 жилийн түүхийн хугацаанд одоо ингээд одоо өвөө аав бид гур ингээд 3 үеэрээ 105 дахь жилдээ ажиллаж байгаа байхгүй. Миний амьдрал эндээс эхэлсэн. Манай хамт олон чинь салбар нэгж их олон. Гэхдээ би биэндээ их тустай сайхан байдаг. 3 үеэр холбоонд ажиллаж байсан. Манай аав ээж, манай хадмууд бол эгчнүүд ингэж хэлэх дуртай. Хүүхэд байхдаа холбооны хоолыг идэж өссөн. Хүнтэй суугаад холбооны хоолыг идсэн. Одоо нэг өөрөө ороод холбооны хоол идэж байна. Компани ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчныг сайжруулах. За энэ олон одоо манай компанид үеийн үед ажилласан холбоочд байна. Эдгэрийн бас одоо тэтгэвэр тэтгэмжийн асуудал, амьдрах орчны асуудал гэдэг хүний амьдрал бол хүсэл хэрэгцээ бол хязгааргүй. Дээр нь 105 жилийн түүхтэй энэ компанид бол олон мянган ахмадууд, олон энэ холбоочдынхаа бол асуудлуудыг шийдвэрлэх тал дээр бас төр засагтайгаа, төр өмчийн ороотойгоо хамтарч ажиллаж, бодлогын яамаар бол дэмжлэг авч ингэж бол ажиллахыг зорж байгаа. Байгууллагынхаа 105 жилийн өн баярын үеэр салбартаа тэргүүлж бусдыгаа мөнгөлайсан хүмүүст төрийн дэд одон медаль гардуулж цаашдынх нь ажилд өндөр амжилт хүслээ. Тэгэхээр дараах эрхмүүд шагнагдсан байна. Монголын цахилгаан холбоо компанийн удирдлагын баг болон хамт олонд цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа бөгөөд эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байна. Тухайлбал Монгол улсын төрийн холбоогоо ашигладаг. Түүнчлэн онцгой байдлын үед аналог системээр өөр хоорондоо холбогддог байх мөн Монгол улсын 21 аймаг 330 сумыг гурвалсан үйлчилгээтэй Wi-Fi 6 төхөөрөмжөөр бүрэн холбохоор ажиллаж байна. Миний би бас ажил авсноос хойш энэ Монгол улсынхаа 93 суман дээр 103 байршилд утасгүй технологи буюу Wi-Fi 6 төхөөрөмжөөр технологиор бид нар гурвалсан үйлчлэгийг холбоод иж 5000 гаруй хэрэглэгчтэй. За түүнээс өмнө бид нар FTTH буюу шилэн кабелаар 6000 одоо хэрэглэгчийг 80 суманд бол холбосон. Монгол улс 330 сумтай байдаг бол өнөөдөр 150 сум 11000 хэрэглэгчийг холбоод ингэ явж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 800 гаруй сургуулиас 80 гаруй хувь, дотор байрнуудын 15%-ийг итгэлтэй утсанд холбоод байна.
Энэхүү ихтэй ус нь 2 хүртэлх минутанд эцэгэх асран хамгаалагчтайгаа үнгүй ярих боломжтой юм. Итгэлээр холбож хөгжлөөр манлайлсан 105 жилийнхээ ойгоо амжилт бүтээлээр өгсөн төрийн хос холбонд Монголын цахилгаан холбоо компани хамт олон дараагийн жилүүдийнхээ зорилтуудаа тодорхойлж мэдээлэл технологи харилцаа холбооны салбарын дараагийн 100 жилийн түүхийг дахин хамтдаа бичлцэх нь гарцаагүй. Нэгэн зууныг давсан түүхтэй нэгдэн бүтээсэн онжилууд зүрх бүхнийг итгэлээр холбож зүтгэлийг